Улаанбаатар хотын төмөр замын төв вокзалаас Дорногов аймгийн Сайншунд хотын зүг гал тэргээр ураны төслийн явцтай танилцахаар томилтын баг хөтлөлөө. Томилтын баг явсаар Дорногов аймгийн Улаанбаатар суманд үйл ажиллагаа явуулж байгаа Бадрах Энержи компани ураны төслийн үйл ажиллагаатай танилцсан юм а. Бадрах Энержи компани 1997 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Компани 2006 онд 7,000 тонны нөөцтэй дулаан уул, 2010 онд 93,000 тонны нөөцтэй зөөвч овоо ураны ордыг нээн илрүүлсэн түүхтэй. Манай улсын ураны тогтоогдсон нөөцийн бүртгэл 200,000 тонн орчим байдаг. Энэ нөөцөөрөө дэлхийн ураны нөөцийн 3%-ийг бүрдүүлж, нөөцийн хэмжээгээр дэлхийд 10-т жагсаж байна. Бадрах Энержи компани ураны төслүүдийн тогтоогдсон нөөцөө Монгол улсын нийт нөөцийн 50 гаруй хувийг эзлэж байгаа юм. Төслийн хөрөнгө оруулалтын гэрээг 2025 оны 1-р сарын 17-нд байгуулсан. Улмаар үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 2026 онд эхлэж 2028 оны 10 сар гэхэд зөөвч овоо ордын уурхай үндсэн олборлолтоо эхлүүлж анхны бүтээгдэхүүнээ гаргасан байхаар төлөвлөж байна. Бид ураны туршилтын үйлдвэртэй танилцсан. Уурхай гэхээр л шороо тоос бужигнэж том техник холхилдсон тийм л газраар төсөөлдөг. Гэвч зөөвч овоо ураны уурхай төсөөллөөс дис өөр байлаа. Ураны туршилтын үйлдвэртэй танилцахад тоос шороо бужигнсан том техник дуурч холхилдсон дүр зураг олж харсангүй. Харин уран олборлоход ашиглаж байсан битүүмжилсэн хамгаалтын хашаатай цооногуд хажууханд нь дахиад л харуулах хамгаалт бүхий хашаатай цомхон хийм технологийн үйлдвэрлэгдсэн. Энгийнээр бол газрын хөрсийг хуулж ил олборлолт хийхгүй тодорхой газрын гүнд ураны түүхийдийг тусгай гуурсаар сурвалаад шууд үйлдвэрлэлд оруулдаг байна. Энэ тухай бид компани цацаргийн аюулгүй ажиллагааны мэргэжилтнээс туршилтын үйлдвэрийн тухай тодорхойллоо. Том олон зангилаа. Энэ дээрээс тодорхой хэмжээний хүчилжүүлсэн уусмал маань нөгөө талбай руугаа явна. Талбай буюу нөгөө бидний бэлтгэсэн байгаа хөдрийн биет рүү одоо ингээд тоноглоо суулгацсан одоо нөгөө шугам хоолоогоор дамжаад яг хөдрийн биет рүү одоо явнаа гэсэн үг. Энэ дээрээс явсан уусмал маань. Тэгээд уусмал маань яг хөө зэрэг одоо энэ цооногийн талбай руугаа доошоо энэ шахах цооногуудаар доошоо хөдрийн биет рүү очоод тэгээд яг хөдрийн биет байрлаж байгаа хэсэг дээр бол нөгөө ийм шүүрнүүд байрлуулад өгсөн байдаг. Төрнөөс дээш доод давхаргууд бол ямар нэгэн одоо юу гэдгийг нэвчиж барих гэдэг юм уу тийм нөхцөл бол байхгүй. Одоо эхлээд хөдөр маань бол энэ байна. Яг ийм хэлбэртэй байна. Одоо бидний газрын гүнд хөдөр гэж яриад байгаа зүгээр яг ийм хэлбэртэй байгаа гэсэн үг байхгүй. За. Энэ болохоор зэрэг одоо нөгөө уусмал маань хөдрийн бит рүү явж байгаа уусмал маань ийм баг. За тэнгууд энэ дотор нөгөө эрзэн буюу энэ синтетик давирхаа буюу ураныг өөртөө уусгаж авдаг давирхаа гэдэг байгаа юм. Тэгэхээр энэ багнуудад ерөөсөө ийм давирхаанууд л байгаа гэсэн үг байхгүй. За тэнгууд тухайн уусмал маань нөгөө энэ хөдрийн биетээр дамжиж гарч ирээд нөгөө өөртөө ураныг уусгachж байгаа шүү дээ. Тэгээ буцаагаад давирхаагаар дамжихад давирхаа нь өөртөө ураныг наалдуулж үлдээд ийм шар өнгийн хэлбэр одоо өнгөтэй болчихж байгаа. Нэгсэндээ одоо энэ хоёрыг харахаар та гээд адилхан давирхаа мөртлөөсөө нэг нь цэвэр давирхаа нэг нь ураныг өөртөө уусгацсан давирхаа. Тэгэхээр нэгсэндээ энэ нь ураныг өөртөө уусгаж аваад юм болчих. За тэнгууд бид нар дахиад энэ уранаасаа энэ шарнууд энэ уранаас салгаж авах бас процесс явагддаг. Ингэхдээ бид нар энэ давсны уусмлыг ашигладаг. Тэгээд уранаас одоо энэ давирхаанаас уранаа буцаага салгаж аваад энэ шингийн хэлбэр шилжчихсэн байгаа гэсэн. За тэгээд энэний дараа болохоор зэрэг энэ одоо тунцжуулах процесс явагддаг. Тэгэхээр зэрэг энэ процесс дээр болохоор яадаг вөхөр бид нар буцаагаад нөгөө энэ одоо юу гэдэг ураныг бид тагд өмнө хэлжсэн нөгөө хүчлэг орчинд илүү уусдаг. Тэгэхээр нөгөө одоо тодорхой хэмжээний одоо усыг хүчилжүүлээд ирэхээр pH-ийн хэмжээнд багасаад 1.5-аас 2-ийн орчим болдог. Тэр үед бол уран хамгийн их одоо ингээд амархан уусдаг ийм одоо юу гэдэг төлөвт ордог. Тэгэхээр зэрэг энэ нөхцлүүдэд дандаа нөгөө pH-ийн хэмжээнд бага төлөвт байдаг. Тэгэхээр буцаагаад нөгөө ийм шингэн төлөвт орсон одоо ураанаа буцаагаад нөгөө өтгөн төлөвт оруулахын тулд нөгөө шингэнээсээ ялгаж авахын тулд буцаагаад pH-ийн хэмжээг ингээд өсгөөд өгчдөг. Тэнгүүд уран маань өөрөө ингээд өтгөрөөд
Одоо бидний мэддэг юм нэг жүржийн талцдаг ийм хэлбэртэй болчдөг. Тэгэл энийг ерөнхийдөө шүүц савлаад тэгээд ийм одоо бидний хадгалж байгаа бүтээгдэхүүн бол яг ийм хэлбэртэй байгаа байхгүй. Энийг бол аммониум диуранат буюу адуу гэж нэрлэдэг. Тэгэхээр ерөөсөө нэг ийм хідэн процесс дамжаад одоо яг үйлдвэр одоо манай энэ жижиг үйлдвэрлэлийн одоо эцсийн бүтээгдэхүүн нь бол ийм адуу гэдэг ийм хэлбэртэй бүтээгдэхүүн байх. Тэгэхээр одоо бол бид нар дараагийн том үйлдвэрлэлийн хувьд бол энэний дараах нэг процесслүүлсэн байна. Одоо энийг өндөр градус татаагаад шатаагаад одоо хатаасны дараа бидний нөгөө нэрлээд байгаа шар нутаг U3O8 гэдэг эцсийн бүтээгдэхүүн гарч ирнэ. Бадрах энержи компанид өнөөдрийн байдлаар 153 ажилтан албаагч ажилладаг. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу төслийн бүтээн байгуулалт 2026 онд эхлэж 2028 онд үйлдвэр ашиглалтанд ороод эхний ураны шар нутгаан гаргаж экспортлж эхэлнэ. Иймд 2026 оноос байнгын болон төр ажлын байр нэмэгдэнэ гэсэн үг юм. Төслийн хүрээнд Франц болон Европын холбооны стандартад нийцсэн уран олборлох шин техник технологи Монгол улсад нутагшуулж шин төрлийн үйлдвэр барих, нарийн мэрэгжлийн өндөр үнэлэмжтэй 1600 мэрэгчлэн бэлтгэж Монгол иргэдийг чадахжуулах үүрэг хүлээсэн Бадрах энержи компани Бадрах академиг байгуулж Дорногов политехникийн коллежийг түшиглэн боловсон хүчнээ хэдийнэ бэлтгэж эхэлжээ. Тэдний төлөөлөлтөй мөн бид ярилцлаа. 9-д төгсөөд аймгийнхаа политехник коллеж давцас сурчнаар төгссөн. Тэгээ хотод 1 жилийн нэг энтэгтэй гэрээтэй сургуульд пүлсдэг девелопероор төгссөн. Манай аав ер нь өмнө 4-5 жил ажиллаж байсан. Манай гэрч яг н хажууханд учраас ер нь багаас л харж ирсэн. Энэ жилийн 9 сарын 28-аас дадлага хийж эхэлсэн. Тэгээд HC баг дээр гарч байгаа. Нэг байгаль орчин хөдөлмөр аюулгүй байдал тэр тийм салбар дээр гарч байгаа. HC баг дээр одоо өрөм гарч яхад бол би байгаль орчин талаас өрмийн өмнөх хэмжилт болон дараах хэмжилтийг хийдгүүлсэн. Энэ нь болохоор нэг өрөм эвдрээгүй газар дээр очиж өрөм мэдлэг хийж байгаа шүү дээ. Тэгээд тэрнээс өмнө газар энэ өрөмдсөн цэг юм байсан гэдэг тийм зураг баримттай тэгж яваадаг авдаг. Тэгээд өрөмдсөний дараа бас хэмжилт хийдэг, нөхөн сэргэлт хийж өгч. Тэгээд одоо нэг өрөм явсны дараа бохирдсон байвал цэвэрлүүлнэ. Анх 15 оноос эхэлж ажиллаж байгаа. Тэгэл сонгон шалгаруулалтанд нь ороод орж исэн. Геолог дээр орж исэн. Геологийн туслахаар орж исэн. Тэгээ ер нь орон нутагт байдаг болохоор манай сумд байдаг болохоор тэгээд ийш орё гэж бодож исэн. Тэгээ анкет өглөөд өгсөн. Тэгээ орж исэн ярилцлаганд ороод тэнцсэн. Тэгээл орж исэн та. Геолог, геофизик, гидрогеолог гэдэг ер нь 3 салбараар дамжицсан. 15 оноос хойш өдөг хүртэл тэгээ ажиллаа явж байна. Геофизикийн туслахал арай надад өхөн байсан. Геофизикээр сурыг гээд бас өргөдөл бичээд өгсөн. Тэгээд геофизикч болъё л гэж ер нь бодож байгаа да. За миний хийдэг ажил бол цаанагийн геофизик хийх ер нь бол хэмжилт хийх үүрэгтэй. Би хэмжилт хийхэд нэг геофизикчтэй хамт геофизикчтэй л тусалж л зоонд угсрах тэгэл машин тэрэг бэлдэх зоондны бүрэн бүтэн байдлыг ер нь хариуцж ажилладаг. Ураны төсөл дээр 300 мэрэгчлэтнийг бэлтгэж байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд нийт ажилчдын 5%-ийг орон нутгаас бүрдүүлэх заалт туссан. Мөн Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны технологийн сургуультай гэрээ байгуулж ирээдүйн ураны төсөл дээр ажиллах геологч, гидрологч, механик инженер гэх мэт мэрэгчлэр оюутнууд сургаж эхэлжээ. Түүнчлэн Франц улсад төслийн хүрээнд нарийн мэрэгчлэтнүүдийг сургаж байгаа гэлээ. Мөн Казахстаны адил төстэй ураны үйлдвэр уурхаануудад ажилтнуудаа тогтмол илгээж дадлагжуулж байгаа юм байна. Тус компанид 20 жил ажиллаж байгаа Ахмад ажилтнтай уулзаж төслийн тухай болон ажил мэргэжлийн талаар хөөрлөө. Би ер нь бол их санаандгүй явж байгаад энэ компанид орсон. 2002-оос 2003 оны хооронд би Франц улсын Toulouse мочид бол зочдлын рестораны чиглэлээр сургуульд сурахаар явсан. Тэгээд тэндээ бол энэ нөгөө Бадрах энержи компанид тогоочоор ажилладаг хүн бас нөгөө хэлний мэргэжлийн ишлэлээ тэнд бас суралцж ирсэн. Тэгээд тэнд танилцаа, тааралдаад энэ компани тухай анх мэдээлэл аваад Кожоо гэдэг нэртэй байсан тухайд тэгэл ерөнхийдөө сонирхол наашаа
ажилд орсон да. Яг өнөөдрөөр ингээ харахад бол айгүй бахархалтай байгаа. Яагаад тэгэхээр эн чинь бол тийм нөгөө жижиг төсөл биш те, том төсөл, зөвхөн Монголын биш бас дэлхийн хэмжээний том төсөл. Энд бол гар бие оролцоод ингээ явахад бол одоо бол их бахархалтай сайхан байгаа. Хүнд үедээ давсан бид нар ч одоо дандаа ингээ нэг юм сайхан байсангүй хэцүү үедийг даваад гарчаад одоо ингээ харахад бол сэтгэл хангалуун байгаа. Хүмүүс ч гэсэн бодчихлоо. Ер нь бол ямар ч гэсэн олборлох юм байна, тий гадагшаа гарах юм байна гэсэн иймэрхүү бодлоо байгаа да. Нийт монголчуудын ч гэсэндээ нэг хүлээлт байгаа байх зөвхөн миний ихээс илүүтэй. Ерөнхийдөө монголчууд одоо нэг атомын цэглэх станцтай болчихсоо, эрчим хүчээ өөрсдөө хангадаг болоосоо ч гэдэг юм уу тий. Яг энэ хүлээлт болох үений үед ч гэсэндээ надад бас байдаг. Бадрах Энержи компани 66%-ийг Францын Орано групп, 34%-ийг Монгол улсын засгийн газар эзэмшдэг. Дорногов аймгийн нутагт ураны төслийг хэрэгжүүлэх энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ нь оюу толгой төслөөс хойш 3 дахь хөрш оронтой хамтран хэрэгжүүлэх Монгол улсын 2 дахь хөрөнгө оруулалтын гэрээ юм. Түүнчлэн Монгол Европын холбооны анхны том төсөл. Хамтарсан төслийн үйлдвэрлэсэн ураанаар Франц улс өөрийн эрчим хүчний 80%-ийг хангана. Мөн Англи, Герман, Итали, Испани, Швейцар, Нидерланд, Люксембург, Бельги зэрэг улсын ойрын 60 жилийн хугацаанд эрчим хүчээр хангахаар тооцоолжээ. Энэ агуулгаараа төслийг Монгол улсын хөрөнгө оруулалтын орчинд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн шинжээчид үзэж байна. In Bella Energy we have a big Би Ороно групптай геологчоор 18 жил ажиллаж байна. Би голчлон Нигери, Казахстан, Узбекистанд ажилладаг. Одоо Бадрах Энержи компанид ахлах геологчоор ажиллаж байна. Бид зарим нэг амжилтанд хүрсэн. Зөвч овоо орд болоод тэдгэрийн нэг юм а. Одоо бид ойрын ирээдүйд олборлох уг ордынхоо талаар илүү их мэдлэгтэй болохын тулд чадах чинээгээрэн мэдээлэл цуглуулахыг зорж байна. Бид хүмүүсийг сургаж, тэднийг дэмжиж, тэднийг мэрэгшүүлэх хэрэгтэй. Монголд бидэнд сайхан ирээдүй байгаа гэдэгт би бат итгэж байна. Миний бодлоор гэрээний нөхцөлийг биелүүлэхийн тулд бидэнд бүх зүйлийг барьж байгуулах олборлолтыг эхлүүлэхэд 3 жилийн хугацаа байна. Та бүхний харж байгаачлан юу ч байхгүй байгаа тул энэ нь амаргүй ажил юм. 3 жилийн дараа гэхэд үйлдвэртэй болж олборлолтоо эхлүүлсэн байх ёстой. Энэ бол богино, үнэхээр богино хугацаа. Зорилго маш энгийн боловч үнэн хэрэгтээ тийм ч энгийн биш юм. Өмнө нь хэлсэнчлэн бид хизээч юу ч ухаж гаргахгүй. Урааны хөдрийн биет хизээч бидэнд харагдахгүй. Энэ бол тодорхой онцлог бүхий цорын ганцаа олборлолтын арга бөгөөд газар доорх уусгах аргаар олборлолт явуулдаг уурхай юм а. first point and the second one is Төслийн анхны хөрөнгө оруулалтаа 500 сая Америк доллар, нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 1.7 тэрбум Америк доллар байхаар төлөвлөсөн нь манай улсын хувьд өндөр дүнтэй гадаадын шууд хөрөнгө оруулалтанд тооцогдож байгаамаа. Нийт 33 жилийн хугацаанд ажиллахаараа тооцсон төслөөс манай улсын хүртэх нийт өгөөж нь 5.2 тэрбум Америк доллар байна. Бадрах Энержи компани төсөл хэрэгжүүлэх хугацаанд эдийн засгийн болон нийгмийн хөгжийг монголчуудад хүртээж, шинэ ажлын байр болгохын зацав, төслийн хүрээнд ногоо эрчим хүч болох цөмийн эрчим хүчний үндсэн түүхийд 68.9 мянган тонн ураны түүхийд үйлдвэрлэж, уурхай ажиллах хугацаанд 4 тэрбум тонн нүүрс хүчлийнхээ үйлдвэрлэхээс сэргийлнэ. Төсөл хэрэгжихээр бэлтгэл ажил хийгдэж байна. Бүх ажил хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан графикийн дагуу хэвийн үргэлжиж байгааг Бадрах Энержи компанийн онцоллоо. Мөн Бадрах Энержи компани нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар сумын сургууль, цэцэрлэг, музей, соёлын төв, эрүүл мэндийн төвийг шинжилэн засварласан байна. Нийт 9.2 тэрбум төгрөгийн 465 төсөл хэрэгжүүлжээ. Жишээ нь боловсролын салбарт 2.1 тэрбум төгрөгийн 146 төсөл, эрүүл мэндийн салбарт 1.6 тэрбум төгрөгийн 68 төслийг хэрэгжүүлсэн байгаа юм. Түүнчлэн Улаанбаатар сумын 291 өрхийн 2000 гаруй иргэн компаниас хэрэгжүүлсэн төслүүдэд хамрагджээ. Манай Бадрах Энержи компани ерөнхийдөө бол өмнө 2006 оноос нийгмийн хариуцлагын хүрээнд сум орон нутгата үйл ажиллагаа явуулж байгаа газар болгондоо нийгмийн хариуцлагын төслүүдийг бас цаг тухай үед нь хэрэгжүүлж ирж ирсэн. Энийг хөтлөр сум орон нутгийн иргэд удирдлагуудаас хамтарч дандаа хэрэгжүүлдэг. Энэ төслийн хүрээнд болохоор манай компани хувьд болохоор нийт 7 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ дээр болохоор мэдээж боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, соёл, урлаг, спорт, эдийн засаг, усны хүртээмж,
эрчим хүчний үр дүн гэсэн энэ чиглэлүүдээр ингээд бид нэр үйл ажиллагаануудыг төсөл хөтөлбөрүүдэд хэрэгжүүлдэг байгаа. За манай тэргүүлэх чиглэл бол одоо нэгдүгээр боловсролын чиглэл үүдэг. За манай Ороно группийн хувьд ч гэсэн манай компанийн хувьд ч гэсэн за боловсрол болохоор нийгмийн хариуцсан төсөл хөтөлбөрүүдийн нийт 20-с дээш хувийг бас зарцуулдаг байгаа. За үүнээс гадна тэрний дараагаар за хүний эрүүл мэнд үүдэг. За хүний эрүүл мэндэд бас бид нар бас манай удаах чиглэлээр нийгмийн төсөл хөтөлбөрт бас хэрэгжүүлдэг байгаа. Тэр манай компанийн хувьд бол онцлог нь одоо үндсэн холборлолт маань эхлэх болоогүй 2028 оноос эхэлнэ. Энээс өмнө гэхэд одоо 20 жил бид нар нийгмийн хариуцлага төслүүд аль хэдийн хэрэгжүүлээд эхэлсэн сум орон нутгатайгаа байнгын хамтын ажиллагаанууд итгэлцлийг ингээ бий болгоод ингээ ажиллаж байгаа нь бас манай компанийн онцлог байдаг. За энэ онцлогын хүрээнд болохоор бид нэр мэдээж олборлол эхлэнгүүд манай энэ хамтын ажиллагааны улам өргөжөөд цаашдаа сум орон нутаг гэлтгүй бас аймгийг хамарч үйл ажиллагаанаа ингээд өргөжүүлээд явуулна. Дан ганцхан нийгмийн хариуцлагын хүрээнд ажлуудыг хийхээс гадна говийн бүсийн экосистемийг хадгалах, хамгаалах, ховор амьтдын бэлчээрийг хамгаалах, өвс дэжээлээр хангах ажлуудыг ч давхар хийсэн байна. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбмод үндэсний хөдөлгөөний хүрээнд Бадрах Энержи компани нийт 5 сая мод тарих амлалт өгсөн. Өнөөдрийн байдлаар 30 мянган орчим мод тариалжээ. Зөв чуваа ураны төслийн үндсэн олборлолт эхлэхэд 1.1 сая Америк доллар, цаашлаад жил бүр 300 мянган Америк долларыг орон нутгийн хөгжилд зарцуулахаар төлөвлөжээ.